За юуны эдийн засгийн эрхчлөөний тухай анхдагч хуулийн төсөл ерөнхий санаа агуулгын хувьд бол дэмжиж байгаа. Энэ дээр энэ аж ахуйн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг давхардлыг арилгана. За төрийн байгууллагуудаас одоо мэдээллийг мөн давхардуулж авдаг асуудлыг арилгана гэдэг талаар тусгасан гэж ярьж байгаа. Тэгэхээр энийг бас яг бодит амьдрал дээр нэг хэрэгжүүлэх дээр одоо энэ хуулийн төслийг цааш нь бас энэ сурталчлах, ойлгуулах хууль ажлууд бол их чухал гэж үзэж байгаа. Сая би одоо жишээлбэл Дорнот аймагт ажиллаад ирлээ. Тэгэхэд бол бас шинээр нэг өрсөний төв барьсан хүн гэхэд л одоо үйл ажиллагааг энэ цагдаагаас очоод цагдаагийн байгууллагаас орон нутгийн цагдаа очоод хязгаарлаж явах жишээтэй иймэрхүү асуудал яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний төрийн бодлого нь болохоор илүү хүн бизнес эрхлэх боломжийн нэг талаар яриад байдаг. Нөгөө талаа яг тэр бодит ажлыг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа дунд шатны мэргэжлүүд маань мэргэжлүүд ажлууд энэ талын ойлголт бас харилцсан адилгүй байгаа даа. Тийм учраас энэ дээр ер нь яг энэ хуулийн энэ төсөл дээр яг хэрэгжүүлэх тал дээр яг ямар байдлаар төлөвлөж тусгаж байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар болохоор бол энэ эдийн засгийн бодлогын зөвлөл бол одоо яг энэ хуулийн дагуу бас байгуулагдаад ерөнхий сайдын удирдлагын дээр ажиллах юм байна. За тэгэхээр энэ эдийн засгийн бодлогын зөвлөл маань одоо 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ энэ бүрэлдэхүүн маань ер нь яг энэ жил болгон солигдож явах юм уу эсвэл тодорхой одоо хугацааны интервалтайгаар сонгогдоод явах юм уу? Энэ дээр ямар байдлаар тусгагдсан бэ гэдэг нэг ийм асуулт байгаа даа. За дараагаар нь болохоор энэ гадаадын төрийн өмчт компаниуд энэ хөрөнгө оруулалтад оруулах дээр бол бас 33%-аас дээш тухайн компанийн 33% буюу түүнээс дээш хэрвээ гадаадын төрийн өмчт компани эзэлдэг бол хөрөнгө оруулалтын хяналтыг хийнэ гэдэг ийм асуулт орсон байгаа. Тэгээ бид нар болохоор бол одоо стратегийн салбар гэдэг хэд хэдэн салбарт бол гадаадын төрийн өмчт компаниуд хөрөнгө оруулалтаар бол нэлээд хязгаарлалтай байдаг. Энэ асуудал дээр ер нь цаашдаа манай тэр тухайн ялангуяа тэр уул уурхай байгаа, банк байгаа, харилцаа холбоо гэдэг хэд хэдэн салбар байдаг. Энэ салбарууд дээр өөрсдөө оруулах талаар ямар бодлого эдийн засгийн хөгжлийн яамнаас баримталж байгаа вэ? За инхээр сайд. За үнэхээр энэ гол судалгаануудаар энэ төрийн албаны хүнд суртал, зөвшөөрөл дагсан гомдол их өндөр ирээд байгаа. Ганц иргэдийн олон жишээ хэлж болохоор байна л да. Жишээл нэг Дорногов аймагт гэхэд нэг үйл ажиллагаа эхэлсэн 20 сар болж байгаа компани гэхэд 14 удаагийн шалгалт орон нутгаас очсон байх жишээтэй. За мэргэжлийн хяналтын салбарын хяналт болгож яамдууд өгсөнтэй холбоотойгоор яг энэ давхардсан хяналтын тоо бол хэтэрсэн. Одоо засгийн газрын одоо гомд хүлээж авч 11 төв дээр ирж байгаа гомдлын дийлэнх хөв бас энэтэй холбоотой. Төрийн хяналт шалгалт замбраагүй болж байна, давхардж байна, чирэгл учруулж байна, хүн суртал учруулж байна. За нөгөө талаас олгож байгаа хуулиас тавсан дүрм журмууд их байна. За мөн энэ зөвшөөрлүүд, журмаар олгосон зөвшөөрлүүд, хязгаарлалтууд, дүгнэлт нэрийн дор гарч байгаа энэ хязгаарлалтууд маш их байна гэдэг. За ингээд ерөн цогцоороо засгийн газар бол бизнес эрхлэх одоо эдийн засгийг одоо нэлээд тэлхийн тулд эдийн засгийнхаа эрхчлөөг нэлээд хууль эрхцэн хуваар баталгаажуулах ёстой гэсэн бодлогоор хууль орж ирж байгаа. Их хурлаас сая засагт үүрэг өгсөн. Энэ хяналтыг зохицлох гэдэг үүрэг. За энэ ажлыг мөн эдийн засгийн хөгжлийн сайд хариуцаад бид нар зохион байгуулалт арга хэмжээг авч байна. 3 сар гэхэд бид нар төрийн хяналтын хууль нэмэлт өөрчлөлт болон шинэ бүтцийг хамт одоо өргөн барих юм бэлтгэл ажлыг хийж байгаа. Энэ хуулиараа бол яг энгин гэдэг биш. Хуулиар бол энэ хуулийн гол цөм нь бол ерөөсөө үндсэн суур зарчмуудыг л одоо тунгалан зарлаж байгаа. Манай бизнесийн үндсэн хууль гэж ойлгож болно. За эдийн засгийн зөвлөл бол ингээд ерөнхий сайдын дэргэд баригдаж, байгуулагдаж, ерөнхий сайд 50-аас доошгүй хувь нь хувийн хвшлэл шинж ухааны байгууллага холбоотын төлөөллийг дэргэдээ байлгаж энэ эдийн засгийн холбоотой гомдол чирэгдлийг хурдан шийдвэрлэх улс төрийн шийдэл гарах үүднээс ингээд байгуулж өгч байгаа. За төрийн гадаад хөрөнгө оруулалттай стратегийн салбартай холбоотой бас энэ зохицуулалтаар нэлээд тодорхой болгож байгаа зүйлүүд байгаа. Ялангуяа гадаадын төрийн өмчт хуулийн этгээд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг одоо бид нар нэлээд олон чиглэлээр хязгаарладаг. Стратегийн одоо харилцаа холбоо, боловсруулалтаас ахуулаад эрчим хүчгээд. Тэгэхээр энэ хяналт шалгалтын асуудлыг бас нэлээд тодорхой болгож байгаа зүйлүүд хуулинд орсон байгаа. За жишээл одоо
уул уурхай байна, харилцаа холбоо байна, банк санхүүгийн салбарын гадаадын төрийн өмчит компанид хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгохдоо нэлээд өндөр шалгуур босхийг тавьж дотоод одоо стратегийн зах зээлийг хамгаалсан бас зохицуулалтанд орсон байгаа гэж